Сайн уу, сайнаа байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдрийн бичлэгээр би нэлээд сүүлийн үед ботсон сэдвэрээ бичлэг хийхээр шийдлээ. Энэ нь юу вэ гэхлээр сэтгэл готрал гэсэн сэтгэл зүйн эмгэгийн талаар одоо анхан шатны ер нь бидний мэдчих хэвээр мөн энэ эмгэгээс яаж өөрийгөө сэргийлэх үү гэд ер нь энэ талаар би жижигхэн бас нэг жижигхэн судалгаа хийгээд тэгээд та бүхэнд бас мэдчих яхад илүүдэхгүй баха гэж бодоод энэ бичлэгийг бэлтлээ. Тэгэхээр эхлээд нэг хэдэн тоо баримт танилцуулъя. Сэтгэл готрол нь болохоор дэлхийн нийтийн хүн амын 5% нь буюу одоо хамгийн олон хүн өртдөг тийм хамгийн том хүрээлэнтэй сэтгэл зүйн эмгэгт тооцогддог. Тэгэхээр англи нэршил нь бол depressive disorder гэж байдаг. Хугацааны хувьд болохоор ер нь ингээд сэтгэл зүйн жоохон даун тэр хугацаанд 2-7 хоног болох юм бол ер нь энэ сэтгэл готрлын шинж рүү өвчл рүү орчлоо гэж ер нь бол үздэм байна. Тэгэнгүүт яг 3 сар ба түүнээс дээш болоод ирэхээр энэ нь бол жоохон архагтал руугаа явцдаг. Яг энэ үед бол ер нь бол одоо амиа хорлох яг тэр бодлууд ч гэдэм үү те илүү юм нилээн гүнзгий жоохон дарк байдал руу ордог учраас аль болох хурдан ер нь эдгэж явах хэрэгтэй. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ арай илүү өртдөг. Энэ нь миний бодлоор төрөлдөг те эмэгтэй хүн сар болгон гормон өөрчлөгддөг, биений өмнөх үеэр одоо те зам байдал өөрчлөгддөг. Яг тэр үеэр дандаа сэтгэл готрлын жижигхэн хэмжээнд очиод гардаг ч гэдэм үү те тэрнээсээ бас болдог байх. Тэгээд төрсний дараах сэтгэл готролч гэдэг юм уу те бас эмэгтэйчүүд бас арай хуваараа бол арай илүү өртдөг юм байна. Одоо энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа аахгүй. Тэгэхээр нийт нэгэн зэрэг 280 сая хүн яг сэтгэл готролд бол өртөж явдгийн юм байна. Америкт хийсэн судалгаагаар болохоор 10 хүний нэг нь насан туршидтын 10 хүний нэг нь бол сэтгэл готрлаар өвдсөн байдгаа. Энэхүү судалгаагаар 12 минут тутамд нэг хүн одоо амиа хорлож нас барах тэр шалтгаан нь бол сэтгэл готролж болж өгдөг юм байна. Тэгэхээр ер нь бол маш харамсалтай тоо баримтууд байгаа. За тэгэхээр хэдэн үндсэн шалтгаануудыг нь ярилцъя. Нэгт бол гэр бүлийн удамшлын байдал гэж байгаа юм. Хэрвээ одоо таны аав ээж тэ эмээ өвөө ер нь бол одоо бид нар ч гэсэн одоо сэтгэл готролд өртөөд ингээд тэрийг бас ингээ эмчлэхгүй яваад хамал бидний хүүхдүүд мөн ач зээнэрт ер нь энэ генийн тийм суудсан тэр удамшил бол явагдах нь бол бас нэгдүгээр шалтгаан байдаг. За хоёрт нь болохоор одоо биеийн ямар нэгэн өвчлөл одоо физикал тэр ямар нэгэн өвчлөлийн улмаас одоо тэрэнд дамжирсаар одоо хүний сэтгхүүн эрүүл мэнд рүү бас дамжиж ордог. Тэгэхээр ер нь бол нөгөө угаасаа бие сэтгэл хоёр яг нэг байдаг гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол би жоохон муу байгаа хүмүүс ер нь сэтгэлээрээ хамгийн түрүүнд өөрийгөө бас те бусдыгаа ч гэсэн ер нь бол яг тийм өвчтэй байгаа хүмүүс аюул сайн дэмжихгүй болдгоо. За гуравт нь бол мансууруулах бодис болон согтууруулах ундаа. Тэгээд эдгээр маань бол угаасаа ойлгомжтой те ингээд хит их бөөн таашаалыг нэгэн зэрэг аваад бүх нөгөө таашаалын гормонууд тэгээ баяр баясгалын гормонууд нэгэн зэрэг бүгд гараад тэгээ маргааш өдрөнч гэдэг юм а бид нар одоо шартал гэдэг маань бол өөрөө яг энэ сэтгэл готрлын одоо нэг өдрийн үйл явц ингээ болоод өнгөрч байгаа те энэ магадгүй олон дахин одоо яг эдгээр юмнуудыг хэрэглээ авах юм бол ер нь одоо бүр даамжирсан сэтгэл готролд бол угаасаа орох нь бол ойлгомжтой болоод явдгаа. За тэгэхээр яг орчин үед болохоор бид нар ер нь ковидос за өмнө ч гэсэн байсан баг ковидос хойшоо бол бүр илүүгээр одоо ажлын байрны байдал те ажил хүүдэл одоо өөр санхүүгийн байдал одоо маш хэцүү санхүүгийн байдал ганцаардал те одоо сошиал медиа өгцнөөс болоод одоо хүн ганцаараа байхаараа одоо нэлээд тэм сэтгэл зүйн гүн тэр хямралд ордог тэр хямралан дамжирсаар хагаад одоо яг сэтгэл готролд орох бас энэ томоохон шалтгаанууд байт юм байна. За тэгэхээр сэтгэл готрлын шинж тэмдгүүд нь яг юу гэдэм бэ гэдэг дээр ярилцъя. Тэгэхээр нэгдүгээрт бол анхаарал төвлөрөхгүй байх. Ямар нэг юмд анхаарлаа ерөөсө төвлөрүүлж чадахгүй толгой дотор элдв янзын бодол орж ирэх нэг бол бодлосоо болоод хэд ингэж
сэтгэлтэй хэд хүлээж авах ч байд юм уу, бас тэр нөгөө ухаан санаа төвлөрөхгүй байгаа байдал бол нэгдүгээрт орд юм байна. За хоёрдугаарт нь өөрийгөө үнэлэхгүй байх. Одоо өөрийгөө одоо хамгийн азгүй, хамгийн тэ одоо одоо би л бүтггүй байна. Би л энэ гэр бүлд энэ ангид энэ тэ сургуулийн энэ ажлын байрны хамгийн азгүй, би л амар азгүй, би айгу муухай, би амар муухай харагддаг, би амар муухайд боддог ч гэдэм юм уу те. Гэх мэтчлэн эдгээр бодлоод болол ер нь сэтгэл зүйн бас өөрчлөлтөнд орж ийна л гэсэн үг юм биш үү. За 3 дугаарт нь болохоор одоо ирээдүйдээ ямар нэгэн итгэлгүй болох. Одоо угаасаа болохгүй, угаасаа л бүтэхгүй штэ ч гэдэм үү те. Одоо би хичээгээд ямар ч нэмэр алаа, одоо би ингэхгүй байх, тэхгүй байх. Одоо энэ миний хийж байгаа юм ирээдүйд маань ямар ч хэрэг байхгүй ч гэдэм үү. Ер нь би одоо амьдрах хэрэг байна уу ч гэдэм үү. Эдгээр бодлууд нь бас болол шинж тэмдэг юм байна. Дөрөвт нь болол амиа орлох тухай бодогдох, оролдох эдгээр зүйлс болол ер нь бас нэгэн шалтгаан. Дараагийнх нь болохоор нойргуудал ер нь хансан нойр авч чадахгүй байх, нойрон дундаа элдвийн юм одоо бодох те илүү гүн гүнзгий юмнууд бодогдох, зүүдлэгдэх гэдэр болол ер нь бас нэг шалтгаан. За энэ дээр нэмээд хоолны туршил нэг бол хит ихсэх, нэг бол багасах. За энэ бол бас над дээр бас их орж ирдэг гэх юм уу. Одоо нэг бол бүр хоол идчихдэг ойлоод, нэг бол ерөн сэтгэл санаа тавгүй болчоор те нэг бол ингээ хит идэх гээд байдаг. Бас тийм шалтгаан одоо шинж тэмдэг байгаа юм биш үү. За тэгээд дараагийнх нь болохоор ямар ч энергигүй болох одоо сэтгэл зүй болон биеийн ямар ч тийм юм хийх тэр энерги байхгүй ямар ч юм дараагийн юм руу өсөрж орох те тэр бодол байхгүй нэг юмыг айгүй удаан хийдэг, нэг бол хийгээд дандаа дундаас нь орхидог, ямар ч тийм энергийн дутагдалд орох нь бол бас шинж тэмдэг болоо явд юм байна. За одоо тэгэхээр сэтгэл гутралд яаж өртөхгүй байх вэ? Эсвэл хэрвээ үнэхээр сэтгэл гутралд орцсон байгаа болвол яаж одоо эдгэрэх вэ? Тэ өөрийгөө яаж илүү дээр байдалд оруулах вэ гэдэг дээр ярилцъя. Нэгдүгээрт нь болохоор наранд гарах, гадаа гарах зэрэгэд ер нь одоо энэ дээр бичигдсэн байна. Тэгэхээр хүн наранд илүү гарахаар илүү нөгөө нэгдүгээрт нойр ойлгомжтой те илүү өдрийн нарны гэрэлд ингээ гарсан хүний ингээд биеийн тэрчгтэй ингээ өөрөөрөө ийм физиолог нь за окей одоо өдөр болж байгаа юм биш үү гэд ингээд нөгөө физикийн төглөө те одоо тэр нөгөө өөрийн тэр цагийн биений цаг нь ингээд яг өөрөөрөө явж эхэлдэг. Тэгэхээр одоо хэрвээ тэр одоо ингээд бодглохлоор сэтгэл готролд орсон хүмүүс хөвчлэн ийм айгу харанхуй байдалд орох гэдэг нэг хөшгөөд тал хав харанхуй байх гал те энийг аль болох бүр эсэргээр нь одоо жоохон гэртээ нарны гэрэл оруулдаг ч юм уу эсвэл өөрөө гарч наранд алхахдаг нэг 10 минут ч болтгоо алхаад орж ирэх нь бол сэтгцэн эрүүл мэндэд бол сэтгэл готролоос сэргийлж өгдөг. За хоёрт нь болохоор одоо ойр дотныхоо итгэдэг, одоо найзалдаг, хайртай гэр бүлтэйгээ эдгээр хүмүүстэйгээ болвол айгүй ойрхон байхыг хичээх. Ер нь бол өөрийгөө шууд тусгаарлах гад байдаг. Тэгээ энэ нь бас жоохон өөрөөсөө санаа зовох тийм мэдрэмж төрдөг байх. Одоо угаасаа тэгж мэдрэгддэг бас тэгэнгүүт за би угаасаа уулзаал нөгөө л нэг гутарсан юм яриа л те би ингээл те нэг бусадаа бас юм тавгүй юг сэтгэлийг төрүүлчгээ гэдэг бас тэр сэтгэл зүй байдаг байх. Тэгэнгүүт харин ингээд итгэлтэй найдвартай хүн дээрээ нэг сайхан яриад те нэг удаагийн тэр ярилцлагууд болвол ярианууд аягүй гой хүнийг хөнгөлж өгдөг. Одоо хүн уйл мариавал сайхан уйлаад те ингээд яг ингээд чин сэтгэлээсээ ингээд нэг өөрийгөө гаргах яг тэр хүнтэйгээ ер нь ойрхон байх нь бол хамгийн том бас аз жаргал болох байх. За гурав дахь нь болохоор биений хөдөлгөөнийг тогтворжуулах, одоо дасгал хийх, алхах. Одоо гэхдээ яг ингээд сэтгэл готролд ороод ингээд явангууд хүм яг энийг хийх амар хэцүү. Бүр ингээд юун дасгал хийхтэй ингээд босоод ингээд суух хүртэл ингээд буцаад ингээд унтаад өгмөр санагдаад ингээд яг ирдэг. Тэгэнгүүт яг энэ үед за тэр тусмаа ингээд нэг жоохон илүү ингээд нэг өөрийгөө сэргээе гэсэн үед бол өөрийгөө би ер нь нэг жоохон нэг юм тавгуутай л ингээд ирэхээрээ бүр кардио хийдэг байхгүй юу? Яг ингээд босоод бүр илүү гүүгээд
Тэ ингээ яг юм гүйдэг үсэрдэг тасгал нэлээд хийгээд ирэнгүүт яг энэ зүрхний хэмнэл аягүй сайжраад цусны эргэл сайжраад ирэнгүүт хүний угаасаа ингээ бүх юм ингээд нөгөө юунууд нь тэ гормон мармон бүх юм булчин шүрмсүүд нь ажиллаад за нэг юм идэвхтэй байдал шилжүүлж орох нь бол аягүй чухал болоод ирж байгаа. Тэгэхээр энэ бол яг ингээд зөвлөхөд аягүй амархан. Яг ингээд зөвлөгөө авж байгаа хүн хийхэд аягүй хэцүү. Тэгэхээр ингээд баг багаар л эхэлчих. Энэ заавал ингээл шууд кардио бос гэлэж байгаа юм биш. Зүгээр ямар ч хэлсэн босоод нэг 5 минут нэг гараад ороод ир тэ эсвэл гараад нэг сайхан 5 минут биш гэр дотроо нэг сайхан 5 минут сонголтын дасгал их ч юм уу те одоо йог бас яагаад ингээд энд нөлөөлдөг вэ гэд бодхолоор энэ аягүй сайн сонголт хийж өгдөг. Яг энэ булчингийн ер нь бүх ингээд зангирал одоо тэр бүх юм ингээд нэг өсөндө зангирчж штэ бид нар ингээд уурлаад ингээд гутраад ирэхээр ингээд хөмсөг хүртэл нэг юм зангираал тэгэл ингээд нэг юм биений булчин бүх юм ингээд зангираад ирэнгүүт хүний ингээд аян сэтгэл санаа ч гэсэн ингээд хумигдаад ирдэг. Тэгэхээр энийг бүр эсэргээр нь ингээд сайхан бүр илүү сунгаад илүү юм тайван илүү юм нэгэн жигдийн байдалд ингээ оруулах нь бол шууд сэтгэл санаанд нөлөөтэй болоод ирдэг. Тэгэхээр энэ бас хамгийн чухал зүйлсийн нэг шүү. За дараагийнх нь болохоор хоол тэжээлийн дутагдлалд орохгүйгээр одоо хооллох одоо энэ дээр бас яг айгүй хэцүү ингээ яг чи хоол идэлтэй гэхэлэр угаасаа ингээ яг ингээ сэтгэл зүйн тавгүй байгаа хүн хоол үнэхээр ордоггүй. Энэ дээр ингээд одоо юу гэдэг ингээд нэг хоол халбаг идэх нь хүртэл нэг халбаг хоол идэх нь хүртэл ингээд айгүй юм ачаалттай ингээд бүр мэдгүй яагаад ч ингээд цаашаа ингээд ерөөсөө орж өгдгөө бас тийм байдалд бас хүмүүс ордог. Тэгэхээр энэ дээр хэрвээ та өөрийгөө эмчлэе л гэж бодож байгаа бол энэ дээр анхаарахаас өөр арга байхгүй. Яагаад тэгэл одоо бид нар энэ маань ингээд яваалах юм бол яваалаа. Тэгэнгүүт одоо хит идэх хит бага идэх гэдэгт аль аль нь ер нь бол балансаасаа гараа авчих юм бол нөгөө эрдэс гэдэг гоё яг тэр нөгөө чухал юм а ерөөсөө хүн авч чадахгүй байх нь одоо биений нөгөө л нэг гормонууд нь дахиад бүр одоо нөгөө өөрсдөө хижээх тэр эрдэс бодистэй одоо тэр витамин одоо гоё юм авч чадахгүй болохоро буцаад нөгөө улмал нөгөө харанхуй нөхрүүгээ яваад өгнө. Тэгэнгүүт яг ингээ хүний сэтгэл санаа ч гэсэн ер нь бид нар нөгөө гоё хоол идэхээр гоё сэтгэл санаа гоё болдог гэдэг чинь те шууд сэтгэл санаатай бүр тэгж холбогддог учраас өөрсдөө аль болох ингээд эрүүлэр жоох баг багаар хооллоод ингээд ирэх нь аяндаа нөгөө хүний биеийн угаасаа нөгөө бүх юм ингээ гоё жигдрээд ирэхлээр сэтгэл санаа ч гэсэн нөлөөлөд ирнэ. За дараагийнх нь болохоор мэдээж согтууруулах хундаа одоо за сэтгэл зүйд одоо тайвшруулах юмнууд ч юм уу эмчил зөвлөөгүй бол тэрийг одоо өөрөө заавал өөрөө ерөөсөө ууж болохгүй. Одоо согтууруулах хундаа нь одоо нэг багахан зэргийн хэр яг ийм үед агүй эмзэг болчдаг хүний бие. Тэгээд нэг жоохон нэг 50 г вино ч гэсэн ингээд уух нь яг ингээд унтуулаад байгаа юм шиг хэрнээ энэ нь ингээд нөгөө түүний цуснаас ингээд гарахгүй жоохон удахаараа яг энэ нөгөө сэтгэл готролтой хүмүүсийн яг тэр нөгөө эмзэг цэг дээр нь яг ингэж очиод байдаг. Одоо эрүүл хүнд бол окей ингээд нэг сайхан унтаас сэрэгчд юм уу те яг сэтгэл готролтой энэ биений бүх юм ингээд удааширсан ийм үед болохоор ингээд хүний цуснаас гарах нь хүртэл ингээд айгүй удаан. Тэнгүүтлээ яг нөгөө яг ийм үе дээрээ эмзэг үе дээрээ уусан хүний зан авирт нь бол айгүй тийм хэцүү тийм зүйлс айгүй болдог. Тэгэхээр нөгөө өөрийгөө дахиад нэг ингээ арай гэж өксүүлээд явж исэн тэр үедээ дахиад нэг шат хойшлуулах нэг тийм бас эрсдэл байдаг болохоор согтууруулах хундаа за ихээр бол үнэхээр хэрэгжилж болохгүй. Энэ бол одоо юу гэдэг дараагийн энгийн үедээ одоо хүн яаж одоо согтууруулах хундааны маргаашинтэй ингээ хүний бие ямар болдог вэ? Яг энийг бүр 100 дахин илүү сэтгэл готролтой хүмүүс яг тэгж мэдэрдэг. Бүр яг ийм харанхуй нүхэн дотор байгаа юм шиг те ингээд бүр ундахч биш яахч биш ингээд бүх юм нь ингээд айгүй ирээн бараа ингээд эвгүй болдог учраас эндээс бол ер нь бол согтууруулах хундаанаас бол 100% татгалц хэрэгтэй. Сүүлийн үед миний анзаарснаар бас веб жоохон сэтгцэнд яг шууд нөлөөлөх нь биш. Гэхдээ ингээд веб татгаар электрон тамхи татгаар ингээд зүрхний юуг ингээ бас их ингээ нэмчихлээр хүн яг юм сэтгэл гутрал мөн сэтгэл түгшил нь аягүй их болчтой юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бас энэ дээр бас ер нь бол өөрийгөө юм жоохон муу зуршлуудаас хол байлгах нь
бас хэрэгтэй. За тэгэхээр мэдээж дараагийнх нь бол сэтгэл зүйчд хандах. За тэгэхээр эдгээр зүйлсийг үнэхээр хийж чадахгүй те ганцаараа барахгүй чадахгүй байх юм бол одоо сэтгэл зүйчэд гэдэг одоо мэрэгжлийн хүн дээр нь үнэхээр хандхаас өөр аргагүй бас болдгоо. Энэ дээр бол одоо орчин үед бол бас арай гайгүй те ингээд сэтгэл зүйн ингээд сэтгэл зүйчдийн сонголттой ингээд бид нар бас ингээд байгаа учраас энийг бол ганцаараа даах үнэхээр хэцүү. Тэгэхээр яг таныг ойлгох хүн байхгүй, ойлгох хүн тэг ингээд ойр тойрны ч хүмүүс үнэхээр ойлгохгүй өдр байгаад ах юм бол одоо яг ойлгох, мэдэх, туслах хүн дээр нь бас л ер нь бол очсон бас нэлээд шулуухан арга болох бах. За дараагийн миний хэлэх зүйл гэвэл энэ бол нэг өдрийн дотор хийгдэх идэгрэл биш ээ. Энэ бол цаг хугацааны асуудлаа. Тэгэхээр одоо энэ дээр тэгтээ сэтгэл готрал ямар амар хэцүү гэдгийг би бас өөрөө мэддэг учраас ер нь бол эндээс яг энд байгаа хүнийг ч юм уу эсвэл би өөрөө бас ингээл одоо ч гэсэн хаяа ингээл янз бүр болол те ингээл ажил төрөл одоо амьдрал ингээл жоохон эвгүй болол гутраал ирэнгүүт ер нь эндээс өөрийгөө ингээд гарах аргаа бол би бол ингээ гайгүй олцоод байгаа юм. Тэгэнгүүт яг энэ сэтгэл гутралаар өвдсөн байгаа хүмүүст ингээ яахаа мэдгүй байх нь бол яг угаасаа ойлгомжтой байхгүй. Яагаад гэвэл ингээ анх удаага ч юм уу эсвэл ингээ олон дахин ингэсээр байгаа. Эндээсээ гарах аргаа олохгүй болцсон байгаа хүмүүст бол миний хэлэх зүйл гэх юм бол баг багаар энэ бол асар баг багаар гэхдээ хойшоогоо айл болох битгий ухраарай. Магадгүй нэг газараа зогсоод ингээд жоохон ажиглалт хийгээд тэгээ дахин ингээд жижигэн жижиг авахмаар урагшлах нь бол хамгийн зөв арга барил юм аа. Одоо шууд ингээл те одоо гараал наранд алахгүй гэл ингээл энэ бол угаасаа боломжгүй зүйл мэт ингээд бүр санагддаг. Тэгэхээр энийг айгүй жижигэн жижигэн алхмаар бид нар бас өөрийгөө хайрлаад бас ингээд ер нь идэгцэн хойноо ч гэсэн те одоо эрүүлд байгаа ч гэсэн хүмүүс ингээд яхам бол ер нь яаж сэтгэл готролд орохгүй байх вэ гэх юм бол баг багаар өөрийгөө байнгын хайрлаж явах, тордж явах, сонсож байх гэдэр чинь бол бидэрт аюул чухал. Тэгэхгүй яг ингээл юм болгоныг хүнийхээр юм болгоныг одоо юу гэдэг те ингээд өөртөө кайф үзүүлэх хийж одоо өөртөө нэг юм хит нэг юм өөрийгөө нэг юмнаас хамаатуулах ч байт юм уу те. Тэгээд иймэрхүү зүйл дээр бол жоохон анхаарах хэрэгтэй санагдсан. Тэгээд одоо ингээ харангууд яг Монголд одоо сэтгэл гутралын хэмжээ бол айгүй их болцсон юм шиг бас харагдаж байгаа, санагдаж байгаа. Тэгээд ягаад ч юм хэдэн жилийн 3 4 жилийн өмнөхөөс айгүй тийм хүнд болцсон л санагдаад байгаа надад бол тэнгүүд яг энэ тал дээр одоо би ч гэсэн өөрийнхөө оруулж тэ иймэрхүү бичлэг хийснээр бас ингээд тов нэмэр жижигэн ч гэсэн болтугай хин нэгэнд туслах юм болоо гэж удаад энэ бичлэгийг хийсэн шүү. За тэгэхээр эцэст нь хэлэхэд энэ бол сэтгэл готролтой байгаа хүмүүстэй хэлэхэд энэ бол таны ганцаараа тулаад байгаа зүйл биш ээ. Энд ингээ айгүй олон хүн ингээ түрүүнтэй бүр хэдэн зуун сая хүн ингээ дэлхий дээр нийтээр яг энэ өвчлөөр одоо сэтгэл зүйн эмгэгээр ингээ өвчлөөд явж байгаа. Тэгэхээр эндээс одоо хүн ичих зовох одоо тэр мэдрэмжүүдтэй өөрийгөө бусдад би ийм зүйлтэй тулгарсан гэдгээ ингээ хэлэх нь хүртэл айгүй ичгэвтер тийм санагддаг үе бас байдаг. Тэгэхээр энэ бол таны ганцаараа туулаад яваад байгаа зүйл биш шүү гэдгийг аюулсаа ойлгоорой. Тэгээд өөрийнхөө жижиг алхмуудаа хийгээд аль чатгаараа эхлээрээ. Энэ бол нэг ингээд даваа гарцсан хойно бол тэ үнэхээр өөрөөрөө бахархмаар ийм зүйл байгаа. Тэгэхээр та нар минь бас энэ бичлэг тэ багч гэсэн тусалсан байх гэж найдаж байна. Тэгэхээр бүгдээрээ одоо өөрсдөө сэтгэл зүй, сэтгцийнхаа эрүүл мэндэд аюулсан анхаарал тавьж бие өөрсдөө л нэн тэргуунд хайрлаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр дараагийн бичлэг хүртэл баяр таа.